хамгийн дуртай номны хоёр сэдвээр одоо дүгнэлт хийгээд тэгээд өндөрлөө утгаучаар шанаар бүгдийн дээр байгаа. За, hi guys. Hi guys. За ямарчсан энэ бичлэгийг үзэж байгаа. Үзэж байгаад баярлалаа. Тэгээд өнөөдөр болохоор эхний видеогоор хамгийн дуртай номныхоо яг рок одын асуудал гэдэг хэсэг дээр гардаг хоёр түүхийн талаар яриад тэгээд яг энэ дээр өөрийнхөө сэтгэлдлийг хуваалцах гэдэг байгаа байхгүй. Тэгээд би бол номноос эсрэг байр суурьтай байгаа. За, одоо түүхэндээ ороо заяа хоёр түүх байгаа. Эхний түүх нь тэртээ 1983 онд нэг тийм металл хөгжмийн хамтлаг яг цомгийнхоо ажилд ингээл ороод байжсэн чинь л нэг өдөр сэрсэн чинь багийнх нь гитарчин залуу шууд менежерд дуудангуудаа чам багаас хаслаа гэж хасцсан заяа. Тэгээд залууг юунаас болоод яагаад тасагдсанаа мэдэхгүй тий. Тэгээд сонирн байдалд дэжсэн шууд л Нью-Йоркоос Лос Анжелес руу автобусны тикет гартнаад туулангуудаа за ингээд чи яв. Одоо хэрэггүйсэн чи ямарч гэж шууд хасцсан. Тэгээд шууд шокнд орно шүү дээ мензлөө автобуснд дөө fuck юу болчихоо. Яагаад багаас би хасагдчихв тий. Амьд хөгжмийн металл хөгжмийн яг ингээд хамтлаг болоод цомгийн ажилдаа орох юм боломж хүн болгонд олдоод идэггүй. Гэтэл би бүр ийм том тэнгэрийн одыг атгаад алтчлаа ямар азгүй юм бэ. Гэхдээ бас нэг хор шар байна те эр хүний хор шар байна. Би хин гэдгийг харуулнаа. Намайг хассан хүмүүс та нар бүр амаа ирнаа. Та нар нэг хэдэн жилийн дараа намайг зурагтаар үзээд яа өстө багаас асчихсэн шүү дээ. Дуу алдаа суужнаа харж байгаараа гэж дотроо бодоолцоо. Тэнгүүтээ буцаад эренгүүтээ өдөр шөнөгөө зүгээр л хөгжмөө бэлдээл хийгээл тэнгүүтээ шинэ баг бүрдүүлэхгээл багийнхаа хүмүүсийг хайгаал сонгон шалгаруулалт энэ хийгээл заяа. Тэгээд бага бүрдүүлээд тэгээд тэр бүрдүүлсэн баг нь өнөөдөр бүх цаг үед заяа. Энэ ном дээр 25 сая цомог борлуулсан гэж байгаа ч гэсэн 38 сая цомгийг борлуулсан аимшигтай хамтлаг заяа. Megadeth гэдэг хамтлагийг байгуулсан. Тэр 1983 онд хасагч исэн мен залуу өөрөө Дэв Масстен гэсэн гэж боддоо. Гайхалтай юу. Тэгээд яг хасагдсанаасаа 20 жилийн дараа нэг юм ярэ болж байгаа байхгүй юу? Тэр нь YouTube дээр байгаа ороод үзээрэй заяа 2003 оны ярэ. Хуучин хасж исэн багийнх нь гişүүн тэгээд мен хасагч исэн ах маань суудсан гэж ярьж байгаад тэрэн дээр болохоор үйлсэн гэж яриад байгаа байхгүй юу? Үйлээд Дэв Масстен болохоор үйлээд би ингээд тэр хамтлагаасаа хасагдсандаа одоо хотл ингээд харамсдаг. Намайг одоо хотлын зөв төвтгдөг энэ төр гэж ярьсан ингээд том зүг амьдрах бицгуурлаг дээр бичсэн. Тэгээд тэр бичлэгийг ингээд үзэнгүүт ерөөсөө тийм байхгүй нэг амар тийм яриаг үзээ. Харин эсрэгээрээ гоё бичлэг байсан бохоггүй юу? Тэгээд ном дээр бичгтээ манай ахын үнэт зүйлээ хэмжүүр нь өөрөө буруу байсан учраас тэр хүн хэдийн амжилттай байгаа ч гэсэн тэрэндээ сэтгэл ханждахгүй стил өөрийгөө азгүй лузер амтан гэж мэдэрсээр байгаа гэж бичсэн заяа. Би бол энэтэй санал нийлэхгүй байгаа. За дараагийн түүхэн заяа. Бүр энэ явдал болохоос өмнө заяа 1962 онд Английн Ливерпул хотод нэгэн шинэ хамтлаг бий боллоо. Тэр хамтлагийг дэлхийн бүр топ хамтлаг болно гэж хинч төсөөлөөгүй заяа. Тэр хамтлаг бол Beatles байсан. Нэг сонин үстэй нэг хідэн залуучууд гарч ирээл дуулж муулаа тий. Тэгэл яг анх гарч ирж яхад нь багийн бөмбөрчин залуу амар царайлаг заяа. Pete Best гэдэг ах баг үнэн кул ах заяа. Ер нь наттай төстэй юм байл л тий. Тэгээд ах бөмбөрчин байсан. Beatles-ийн тэгсэн ингээл гадуур дотор хамт гараал хамтлагаараа ингээл явангууд актуудаас энэ ямар гой залуу яа гэж ерөөсөө ингээл манай Best ах дээр очижсэн зэ Pete Best ах дээр очил ямар гой хамт зураг мөргө авахгүй лал ингээл инста энтрийн тухайд инста байгааг бол халтагтай авч маавал зэ тэгсэн Beatles-ийн манай нөгөө хитэн энэ яхаараа ганцаараа ингээд байгаад дахаа ингээд нэг атаархал ингээд цаанаасаа төрөө зэ энэ дээр л ягаад дандаа ингээд бүх хөрх актууд шаваад байгаа юм хідүүлэг ягаад тоохгүй байна энэ хитрхи царайлаг болохоор л ингээд байгаа тэгж бодонгуудаа нөгөө гуравчин шууд менежер дээр оронгуудаа бөмбөрчнөө асуулмаар байна гэдгсэн менежер нь юу яриад байгаа юм бэ гээд за гайгүй л үдээ нэг 3 сар ингээд харъя гэдгсэн нөгөө чинь стил асуулмаар байна. Тэгэл ер нь яг
хамтлаг интриг яг ингээл гараад эхэлж байхад мэрэгжилтнүүд болохоор ер нь энэ Beatles-ийн нүүрцээр энэ бөмбөрчин залуу болох хэрэгтэй интер гэж яриад заяа. Нөгөө царайлаг нь өөр юм байхгүй болгоцсон заяа. Тэгээд хүссэн нэг өдөр шууд мань ахыг дуудаал Pete Best тах юм дуудангуудаа чамайг хамтлагаас аслаа. Яагаад гэхээр нөгөө гурав чинь чамтай ингээ хамтлаг болмоор байна гэж байна. Яс. Шок нэрш. Яагаад намайг асчваа? Юу болоод байна? Тэгэл шоконд орсон хүн яах вэ? Шууд хамтлагаас асагдсан. Сэтгэл готролд орлоо. Тэгэл хэдэн жил байгаа сэтгэл готролд ороод гэртээ арх уугаал ингээл. Тэгээд 2 жилийн дараа заяа сэтгэл готролд ороод ингэж явсаар 1965 он болгож байгаа заяа. Тэгээд 65 оноос дахиад бүр 3 жил юм байна заяа. 1968 он хүртэл тэгээд лалингаа алдаж явж байгаа амиа орлох гэж оролдоод тэгсэн чинь ээж нь азаар ингээд болиулаад миний хүүчээ болохгүй өстэй нэр энэ. Тэгээ бөөр хожим 1994 онд манай царайлаг ах маань ярилцлага өгдөө. Би Beatles-с гарсандаа баярлалаа. Би гарсныхаа ачаар ингээд одоогийн ийм сайхан үсгэлэнтэй ихнэр хүүхэдтэй аз жаргалтай би амьдарч байна. Тэгэл аз жаргалтайх амьдарч байгаа дээрэс нь өөрийнхөө туртай юмыг буюу хөгжмөө хийж байгаа өөрөө дуу хийгээ дуулаад ингээд бас нэг аялан тоглолт хийгээ тойрч морж явдаг болсон. Өөрийнхөө цомог момгийг гаргаад хөвлүүлсэн тэр нь тийм амар хол яваагүй ч гэсэн өөрийнхөө хувьд амар гоё аз жаргалтай enjoy амьдрал бий болгоцсон зав. Өөр царайлгаас бодлоод Beatles-с хасагдсан. Тэгээд манай бөмбөрчин ах маань яг энэ ном дээр бичигдэхдээ ер нь илүү дээр амьдэрсэн. Дэв Местэн хас маань илүү дээр амьдэрсэн гэж бичигдээд байна. Би болохоор тэгж бодохгүй байхгүй. Энэ хоёр хүний туулсан амьдралын үнэт зүйл утга учирыг харьцуулаад энэ сайн байсан, энэ муу байсан гэж их амар утгагүй заяа. Одоо харин эсэргээрээ бид нар хин нэгний амьдралыг шүүхээсээ илүүтэй хин нэгний амьдралаас ойлгосон юм хэрэгтэй юм өөрсдөө аваад ингээд уусгах хэрэгтэй юм санагдаад байгаа байхгүй. Заавал амьдралаараа туулах шаардлагагүй. Тэнгүүт Дэв Местэн хас амар гоё үлгэрч авч болно заяа. Багаасаа хасагдсан тэнгүүтээ өөр амьд хөгжмийн металл хөгжмийн амар хамтлаг бий болгонгуудаа бүр бас л хасагдсан хамтлагын хэмжээнд хүрээгүй ч гэсэн бас үзээтэй байсан байхгүй. Тэгээ дараа нь болохоор бас хар тамхи интерт ороод ингэж явж байгаа бас хоолойны харт тавдар тусаал тэрийгээ даавал тэгмүүд төрөлхийн энэ хүн тэмцэгч зан чанартай намайг үүсгэсэн намайг үл тоосон хүмүүст би хинбэ гэдгээ баталж харуулна. Би ийм юм хийх хүсэж байгаа. Би энэ зүйлдээ хүрнэ гэд хичээсэн, хүрсэн, амжилтыг бүтээсэн. Тэгэхээр нэг зүйл тууштай байх чанарыг би болохоор Дэв Местэн хас авч байгаа юм заяа. Энд би Дэв Местэн ахны зургийг оруулна заяа. Харин нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх буюу нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд тэрийг давж туулах сэтгэлийн тэнхээ чадлыг болохоор Pete Best хас авч байгаа. Манай бөмбөрч. Тэгээд дээрэс нь хит царайлаг байх нь таны өөр нэгэн амьдралын томоохон боломжийг бас үгүй хийсэн ч гэж болно те. Би тэр царайлаг байгаад бас маш олон боломжийг халдсан байж болно шүү дээ. Юу ч. За ямар ч юм байна. Тэгээд энэгээр юу хэлэх гэсэн бэ гэхээр хин нэгний амьдралын үнэт зүйл утга учир өөр хин нэгнийхтэй харьцуулаад энэ зөв энэ буруу энэ илүү дээр энэ илүү муу гэж ингэж харьцуулах нь амар тэнэг ойлголт. Хүн болгон өөрийнхөө рол амьдарч байгаа. Хүн болгон боломж өөрийн нөхцөлтөө хамгийн зөв сонголтоо хийж байгаа гэж би найдаж байна. Тэгээд чамд жоохон ч гэсэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.